За өнөөдөр би та нартай нохой муурны эмчилгээний онцлогооны талаар дараагийн юмыг хүргэе гэж бодож байна. Тэгэхээр энэ хөөрхий нохой муурыг судлаад байсан чинь бас их өрөвмөр юм их байд юм байна. Тэгээ хэвийн хэмжээнээс ихшээгээд идэг шүү дээ тийм би өөрөөр гэртээ бол нохой тижиж байгаагүй муурч тижиж байгаагүй ягаад ч тийм боломж нь ч байгаагүй манайхны тэгтээ манай аав ээж нэг нохойтой байсан тэр болохоор хашааны нохой тэгээд хөөрхөн тэгэл гадаал унтдаг тэгэл хоол болон бусад ус хамаг юмнууд нь манай ээж аваа ирэл зохицуулт байсан. Тэгээд тэрнээс бол би сайн мэдэхгүй. Тэгээд ингээд одоо ингээд судлаад байсан чинь энэ чи их хөрхөн сонирхолтой ийм бүр тусгай ертөнц үед юм байна. Бас тижимэр юм шиг санагдчихээн даа. Ч одоо манай төхрийн одоо охин нохооны усны аршилтай болохоор тэгээд тижиж чадахгүй. Тэгээд ер нь бол энэ насндаа тижээхгүй юм шиг байна л да. Тэгтээ яг бас яг одоо энэ тэнд ингээд нохоо муурт айлд очиод ингээд ихлээр бас хөрхөн санагдаад идэг болцсон. За энэ удаад би та нартай одоо нохой яагаад ойрохыг шигэд идэв. Тэгээд ямар байвал хэвийн гэж үзхийн, ямар байвал эмгэг гэж үзхийн гэдэг талаар бас уншсан ийм одоо малын эм зүйн талаарх юмыг уншснаа хэлье гэж бодож байна. За тэгэхээр бол яг нохой одоо жинд нь нэг хилт нь болохоор 50 мл ус ингээ хоногт ингээ ууж авах одоо бодож ингэж ууж авах юм бол хэвийн гэж үздэг юм байна л та. Тэгэхээр мэдээж ингээд ус тавьж өгөхтэй хэмждэг тийм сав байгаа тийм ээ. Тэгэхээр жишээлх юм бол 30 элтэй нохой гэж үзэх юм бол одоо 50-аар ингээд үржүүлээд үзэхлээр яг 1.5 литр болж байгаа байхгүй. Тэгэхээр 30 элтэй нохой 1.5 литр ус одоо хоногт ууж явах юм бол энэ хэвийн хэмжээтэй гэж үзэж болох нь байна. Тэгээ ямар үед нэмгэг гэж үздэг юм бэ гэхлээр 80-аас 100 мл килограмм жинтэн л болоод ирэх юм бол энийг одоо хоногт уугаад эхлэх юм бол энийг эмгэг гэж үзэх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо 30 элтэй нохой гэж үзэх юм бол 2.5-3 литр ус уугаад эхлэх юм бол за энэ нэг л юм болох юм байжээ гэж ингэж сэжиг авах нь байна. Тэгээд дараах шалтгаанууд байд юм байна. За нэгдүгээрт нь болохоор бөөр шээсийн зам өрөвсөл гэдэг юм байна. За тэгээд хоёрт нь болохоор хөгшөрсөн ялан одоо эм нохойнуудад болохоор умаа өрөвслийн үед бол ингэж бас уух юм нэгсдэг гэж байна. Тэгтээ одоо тэр уух юм ихсгээс гадна ядарч тэр ингээд энэ тэнд ингээд хэвтэл цаграалал хэвтээд идэг ч юм уу эсвэл одоо бэлэг хэрэгтнээс нь жоохон юм өнгөтэй юм гардаг ч юм уу эсвэл одоо цацагаалт тийм үү эсвэл одоо гидснээр нь таавгүй дүүрдэг ийм юмнууд бас гараад идэв юм байна. За тэгээд чихрийн шижин бас тусан байж болзошгүй байт юм байна. Тэгэхээр чихрийн шижин байх юм бол хоолтой холбоотой идэх одоо дур нь маш ихсэн, жин нэмэгддэг ч юм уу. За тэгээд ойрхон ингээд шигээд байдаг ийм юмнууд ихсэн байна. Маш их юм уудаг яг л хүнтэй адилхан байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр дараа нь бөөрийн эмгэг гэжсэн хэрвээ төрөлхийн бөөрийн эмгэгтэй нохой байх юм бол бүр жижигхэн юм юунаас дөнгөж төрснийхээ дараанаас ахуулаад л маш их юм шээс юм их уудаг, шээс алддаг. Тэгээд дээрээсээ хоолндоо их дурггүй. Тэгээд турж бөөлцсөн юмнууд илэрдэг юм байна. За илэгний өвчин бас нохой бас баггүй тохиолддог юм байна. Тэгэхээр төрөлхийн байх магадaltaй гэж үзэх юм бол тургадаг, тэгээд жингээ алдсан, тэгээд тайван бос ингээд болчдөг юм байна л да. За тэгвэл та нар сонсон бахна бөөрийн дэд булчирхан одоо эмгэг гэдэг нэг юм байдаг шүү дээ. Күшингийн хамшинж гэдэг. Тэгээд хүн дээрч бас байдаг. Тэр нь болохоор нэг стрессийн давар кортизолыг хэмжээгээр ялгаруулад тэгээ яад юм бэ гэхлээр ихэвчлэн энэ ямар нохойнууд гэдэг гэхлээр хөгшин юм нохойнуудад тохиолддог юм байна. Тэгээд юм идэх юм одоо юм бас өөр болдог. За булчин сулраад ингээ унчих гад идэг гүйч чадахгүй. Тэг үс нь бол маш их хэмжээгээр унд юм байна. За дараагийн нэг оюун бол хавдар байгаа тийм ээ. Хавдар бас амтнд ингээ тохиолддог. Тэгээд энэ хавдрын үед яд юм гэхээр хоолны дуршил нь буурна, турна, ядардаг. Тэгээд
эсвэл өтгөн хатаад идэг, эсвэл ингээд гүйлгээд идэг ийм шинжүүд илэрдэг юм байна. За ингээд за усын их уугаад идэг, хшийгээд дах юм чин гэж удаад усыг хасаж юусоо болтгүй юм байна. Тэгэхээр ус гүйжилд ороод тэрнээсээ 7 юм болд юм байна л да. Тэгэхээр бол усыг хангалттай өгөө гэж ингээд зөвлөж байгаа юм. Тэгээд яаж ингэж хангалттай өгөх гэхэлэр ийм нөгөө жижиг савнд ингээд хэмжээтэй юм савар ингээд усыг нэгөөд өгч байгаа устыг хэмж ингээд тэмдэглэх ч юм уу ийм боломжийг бүрдүүлнэ. Тэгээд ингээд усаар бол байнга ингэж хангаж явах хэрэгтэй гэж байгаа. Харин тэрийг маш сайн тэмдэглэх хэрэгтэй. За тэгээд дараа нь болохоор малын эмчт очно. Гэхдээ ер нь бол малын эмчт очихдаа ямар завиуруудтай байна, ямар шинжийг ажигласнаа заавалгүй бичээд тэгээд хэдэн удаа шийж байгаа. За хэр хэмжээний юм уусан гэдгийг ингээд тэмдэглээд очих юм бол их зүгээр идэв ингээд онш ингээд тавихад. За тэгээ ядаа ихлэ бас шээсийг авч болд юм байна л да. Тэгтээ би нохооны шээс авна ихлэ бисээ мэдэхгүй л юм. Тэгээд яаж авдсан бол бас авдаг арга байдаг л хаалта. Тэгтээ нөгөө шээс авахта бас ингээл хүнтэй адилхантай эхнийх нь биш, төгсгөлийнх нь биш, яг тэр дундах тэр шээсийг авал их зөв юм гардаг гинэ. Тэгээд тэр шээс авч байгаа сав нь болохоор тэр үс юм уу эсвэл тэр нөгөө бүхснийх нь тэр юм мөн шилтөрөх нь тэр юмд нь хүрэхгүй байвал их зүгээр гэж чинь. Тэгээд нохооны шээсийг яаж авдсан байсан битггүй л. Тэгээд бас авдаг арга ч юм уу эсвэл үзүүрчдэг ч юм уу нэг юм байдаг болов уу гэж ингэж бодож байна. За тэгээд юу хамгийн чухал нь юу вэ гэхээр энэ бүх мэдээллүүдээ бүгдээрээ цуглуулж байгаа. Тэгээ эмчид очиод оншин сайн тодруулах хэрэгтэй. Тэгээд яг онсон эмчилгээг нь хийх юм бол бас хэрэг жишээлх юм бол бөөр шээсний зам өргөсөл ах юм бол их амархан эмчлэгддэг гинэ. Тэгээд нохоотой хүмүүсийн нэг бас анзаараад те хэрэг шийж гин яаж гин гэдгийг минь бас тосдхон болох болов гэж бодож байна. За одоо эмийн санд энд юу байдаг вэ гэхээр антибиотикуудыг бас их юу зардаг. Тэгээд юуны жороор тийм ээ одоо мэдээж малын эмчийн жороор ингэж олгож идэг бас их цөөн тоотой биш энэ төр. Би одоо өдөрч өнөөдөр би нэг 70-80 үнд үлчсэн гэж ингээ ботход чинь ямар ч гэсэн нэг 10 орчим хувь нь одоо малын эмчийн бичсэн ийм жорууд ирдэг байхгүй. Тэгэхээр за тэр жорнуудын ямар ч байсан л нэг тал хувь нь антибиотикууд байгаа даа. Тэгэхээр энэ дээр бол антибиотикийн хэрэглээ бас харьцангуй өндөр байна л гэж хэлэх гээд байна. Тэгээд та нарт энэ мэдээллийг ялангуяа одоо нохоод гэж идэг хүмүүст хэрэг болох болов уу гэж ингэж бодож байна. Ер нь яг миний төсөөлөр гэвэл социализмын үед ч одоо нохоо болондоо гартал гадаал байж. Гэхдээ юм шээс мэсийг ажиглах, юм их ус мус ууж ажиглахтаа матал гэсэн чинь одоо энэ гэрийн тэжээмэл тэр нохоонуудыг ажиглахад их амарл бас юм байна л да. За ингээд та нарт одоо сайн сайхны хүсээрээ бас энэ мэдээлэл та нарт тусах юм болох байхаа гэж бодож байна. За түр баяртай.